Монголын өргөн удам тал нутгийг эзэнтэй ойлгож байгаа хүмүүс бол малчид. За харин сүүлийн жилүүдэд Монголын хөдөө нутаг эзэгүрх эрсдэл бий болоод байна. За энэ нь ойрын хэдэн жилийн хугацаанд биш ч гэлээ. Урт хугацаанд хөдөөд эзэгүрх эрсдэл бий болоод байна. За мал дээр гарах залуу малчдын тоо жил бүр цөөрч байгаа нь малчдын санааг зовоож байна. За Монгол орны өнцөг булан бүр суугаа малчид ингэж ярьж байна. Байгаль цаг ураас болж байна. Тэгээд удаа дээр нь мала жоохон эдийн засгийн нэг арс ширнээс эхлүүлээд малын мах нуус үнгөө уснаас болж бас хүүхдэд бас их дургуутсаж байна бас. Бас их маллах сонирхол авч энэ нэг эргэлтгөө юм чинь бидний мал нь үнгөө болоод байгаа шүү дээ ер нь. Нутаг орн чинь тэгээд эзэнгөл болчих шүү дээ. Энэ малыг харах хүн байхгүй. Одоо эдгээр чи одоо чинь 60 гараал 63 4 үрцүүлсүүд одоо гитний энэ нутаг орн чинь тэгээд юугандаа эзэнгөө болчих шүү дээ. Тэгээ мал дээр ахлаасаад энэ мал залуусууд маллахаар амьдралд нь бас хүрэлцэн мотой байна. Малынхаа ашиг мэр бол амьдрах чадахгүй. Тэгэл төв сүрэн газар болж одоо ажил төрөл хийж амьдралаа хаваад ээжлэхийн тулд ингээл төв сүрэн газар руу явж залуучууд болол. Одоо нэг ихтэй хөвгтэй мал дээр гараад маллуулах гэхээр хань жил болтохгүй бас төвхтэй тэр төвхтэй тал байна. Одоо манай нэг хөвгтүүд 31 настай гэрүүлгүй малын ханаас л явдаг хүн байж байна одоо. Төр засгийн бодлого бас залуучуудаа мал дээр гаргах талд нь бас өндөр хувиар дэмжмээр байна. Уг нь яриалынхын тэгсэн мөртлөө бол дэмжиж байгаа юм бол энэ байхгүй байгаа юм. За жил бүр ганц зуудын давтамж ойртож малын гаралтай түүхэн үед үнгүүд болж байгаа нь мал маллахгүй байх, за мал дагахгүй байх нэг том шалтгаан болж байгаа юм аа. За өнөөдрийн байдлаар мал дээр 1960-аас 1980-ад оныхан буюу 35-аас 60 насныхан түлхүү мал маллаж байна. За харин нэг үе буюу 1990-ээс 2000 оны төлөөлөл бүтэн үе тасраад байна. За Монгол хүнийг малгүй, малчингүйгээр төсөөлөх боломжгүй. За тиймээс ирээдүйд Монголын хөдөөг эзэгүрлээс аврахын тулд төрийн бодлого, зөв алхам энэ цаг мөчид хамгийн чухал хэрэгтэй байна.